оройдоо тоглолтондоо оролцоод өдрөнд дадлага хийгээд дуунуудаа хийгээд яг юм хоёр зүйлийг би яг зэрэглэгээ үүдсэн байна. Тэгэл яг анализ хийж үзэл алийг нь одоо хийхэр биелэнгээ аз жаргалтай юм ч юм уу те. Яг тэрийгээ ингэж дотроо ингэ бодонгууд дууга хийхдээ би ингэ цаг харахгүй, ядрахгүй, өөрөө амар пэшнэт тийм байна. Яг мэрэгчл маань ер нь хэдий гоё ч гэсэндээ харьцуулагдахаараа арай хоёрдугаар байгаад очсон тий. Тэгээс манай дадлагын ахлагч яамд ажилдаг манай ахлагч манад хэлжсэн юм. Тэр хүн болохоор ингээд айгу мундаг боловсралтай мундаг хүн. Тэгээд чи ингээд яг хүссэн замаа сонгож аз жаргалтай явах хэрэгтэй шүү. Би ингээд ээжийнхээ хүслийг ээжийнхээ хүслийг үзэх гээд ингээд ээжийнхээ үгээр ингээд явсан хүн. Одоо ингээд хэдий ингээд амар амжилттай ингэж ажиллаж байгаа карьераа сайхан байгаа ч гэсэндээ яг юм сэтгэл дотроо амар тийм хаппи байгаа юм бол надад байхгүй байна. Тэгин чи яг өөрхөн хүссэн зүйлээ л хийгэрэй гэж надад манай ахлагч маань хэлсэн. Айгуу мундаг хүн байдаг. Тэгэл студ дээр лейбл дээр очингууд одоо манай дуу продюсер Lady Soul-ийн продюсер Десант ах. Цаачин болохоор яг нөгөө яг л дуу хөгжмөөсөө ингээл багасаал энэ зүйлийг хийгээд ирсэн. Тэр хүнтэй уулзахаар бас шал өөр үг хэлдэг. Ингээд яг өөрийнхөө амьдралыг өөрөө босгоод өөрхөн хүснээрээ ингээд явж байгаа хүн бол шал өөр. Тэр хүний vibe нь шал өөр. Нэг тийм тэгэл яг юм хоёр адилхан хүнийг ингээл нэг нь дадлах нөгөөх нь яг манай урлагийн яг хоёр хүн ингээд харьцуулаад харангуут за энэ хүний юм байна, энэ хүний юм байна. Тэгэхээр юу юм байна гэдээ би юу нэг анализ хийж агаад бас юмдаг айгу ойлгодог. За тэгэхээр үүгээрээ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр би яг насчцуудан ингээд хүмүүстэй л юм эсвэл дүүнэртэй хэлж байгаа шүү дээ. Сонгосон мэрэгчлэр юу ч нэ дадлага хийгээд үз. Тэр зүйлийг ингээд тэр төгсчүүд тэрүүгээр ажиллаж яснаас төгсгөөсөө өмнө дадлага хийгээд ингээд тэр ажлыг туршиж үзээд цалин авахгүйсэн ч гэсэн хийж үзээд тэр мэдрэмжээ аваад мөн өөрхөн хиймээр байгаа зүйлээ бас яг тийм яг оюутан байхтаа л хүн чинь хин нэг нь хариуцлага хүлээгөө сурч мэдчих ингэж явж байгаа болохоор бас алдах хэрэгтэй. Тийм яг оюутнаас л амар гоо ашигласаа л гэж ер нь бол хүсэж байна. Тийм. Тэгэл эргээд харахад харамсгааргүй сонголтоо хийсэн байх байх л гэж би бодож байна.